Яг үдэн за тэнж Монголын одоо нэрийг ингэж гаргана гэж тэр үедээ төсөөлж бодож явсангүй. Тамирчныг бэлтгэхдээ маш сайн бэлддэг. Тэр хүний нөөцөд хүрч бэлддэг. Мэдээж мэдрэхгүй хугацаа шүү. Зураг өвдөхгүй. Олимпийн рекорд одоо 590 байхад Монголын рекорд 592 шүү дээ. Чиний нэр гарах юм уу? Монгол улсны нэр гарна гэлдэг. Дүг гэлдэг. Манарчлаа завхуулаад Түвжид тавьчихад гарыг буулгаад ирлээ зоолоо. Манай армийн чинь тэгдэж шүү дээ. Акан дээр хонгоо тавьчихад гохуулалтыг хонгоо унгаад болохгүй шүү. Тэр чинь бас л нэг Монгол арга шүү дээ. Монгол ухаан шүү дээ. Таадны толгой шиг бат их байгаач. Нэг морь ирэх агшин гэдэгтэй адилхан. Тэрний бол их шилдэхин агшин бол хамгийн сайхан. Зарим хүмүүс та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Торнод телевизээс бэлтгэн хүргэдэг оргилууд нэвтрүүлгийн ээлжид нэгэн шинж гаргахад бэлэн боллоо. Догшин хотогтын өлгий Дорнын говь нутгаас шудраг өрсөлдөөний талбар спортын ариун дэвжээнд алдар нэр амжилт бүтээлээрэн гагцсан шилдэгүүд олноор төрөн гарсан байдаг. Эдгээр анхдагчдын нэг улс спартакиадын 60 гаруй удаагийн авраг Аз тивийн хошоо хүрэл медальт олон улсын тэмцээний алтан мөнгө хүрэл 20 гаруй медаль хүртэж байсан дэлхийн мастерсын тоглолтын авраг хошоо мөнгө хүрэл медальт Монгол улсын дээд амжилтыг 21 удаа шинжилэн тогтоосон 2003-аас 2008 оны Монгол улсын шилдэг дасгалжуулагч бэлтгэсэн шавнараас Олимпийн наадмын мөнгөн медаль, дэлхийн авраг шалралт тэмцээний хүрэл медаль, Азийн 3 удаагийн авраг, Аз тивийн авраг, дэлхийн цомын 6 удаагийн авраг, Олимпийн дээд амжилтыг давтсан, Азийн дээд амжилтыг пенальтигаар тогтоолгосон, Дорногов аймгийн Сайшин цомын угуул, Монгол улсын гавьяа тасгалжуулагч Лавгагийн ундрал батын матсан оргил зорьсон зорилгыг энэ удаад онцоллоо. Буудлага спорттой холбогдож исэн түүхэн сөхөл. За 1979 оноос хойш одоо буудлага спортоор хичээллээд тэгээд одоо хүүхэд байхдаа буудаа сурчил гэж бодож буудлага спортоор хичээлсэн. Гэхдээ яг буудлага спортыг амьдралаа болгож ингэж хөөж тий Монголын одоо нэрийг ингэж гаргана гэж тэр үедээ төсөөлж бодож явсангүй. Анх Чингэлтэд зусанд тэднийх гардаг байсан юм байна лээ. Манайх тэнд гардаг байсан. Тэгээд нэг чухаар хулган нагнасан сөрхөө хөөхд годгон зүгүйж явсан. Тэгээд мэрэгэн харуудаг. Би бас чухаар харуудаг байсан тулдаа тэрийг сонирхоод тэгээд танилцаад тэгээд намар нь буудлагын секст ирж орсон юм да. Их хөдөлмөрч хөөхд байсан. Ер нь уйггүй ажиллаж сумгийн бэлтгэлийг маш сайн хийдэг. Гიშгсэн мөрөө эргээд харахад 79 оноос хойш өнөөдөр 2019 он гээд 40 жилийг ардаа өргөчээ. Эр хүний одоо заавал чадах ёстой зүйл бол сайхан хөвгүүд чинь сайхан зодтолцдог байх ёстой. Бас эр хүний бас заавал сурцсан байх ёстой зүйл бол бас буудаа сурцсан байх ёстой. Одоо эр хүний мөн чанарыг тодорхойлох зүйлийн нэг штэ. Аав маань одоо буян элчин тавгаа гээд одоо хурандаа цолтой хүн байсан. Тэгээд зэргийн тусгай албаны үүрэг гүйцэтгэдэг тийм хүн байж байгаа. Тэгээд одоо Сулин хэрийн заставын дарга байж байгаа. Одоо би сайн шандад одоо төрж унаж тэнд одоо хүн болж мэдлээд гэхдээ дандаа ирчүүд одоо 5 залуу байсан. Нялган шалганаад ахын байхгүй сайхан зүгээр гар зөрүүлээд үзчин ахта захта тийм хүмүүжлтэй тэгээд аавыг дагаж яваад бүгдээрээ таруу зурм буудаад үзсэн. Тэгээд энэ маань л одоо нөлөөлсөн баг таа. Монголсын аюул тасалжуулж Үлзий өргөшийнхаа ачаар одоо гар минь ганцганд хөл минь дөрөв төрч гэдэг шиг те. Одоо би манайхан бол ингэж ярьд юм л да. Гарыг минь гар буунд, хөлийг минь хөлийн дээш алхуулсан багштай баярлалаа гэж ярьд юм. Орос улс бол сургал дасгалжуул тэр мундаг улс шүү дээ. Чи Монголд сураад яах вэ? Одоо нас чиг л нэг хэлж байхгүй нэг ийм хүн болно шүү дээ. Чи Оросд явж тэр биеийн тэмрийн дээд мэрэгжлийн эзэмшээд ирээ. Тэгээд л Орос руу явсан юм да 88-нд. Тэгэхэд би одоо хэлж байсан. Би баруун гараа таслаад л явууллаа шүү дээ. Одоо би мөнх биш. Чи миний ажлыг авах учраас
одоо сайн дасгалжуулагч болоорой. Сайн сураарай. Тий. Тэгээд Москвад тэр Ийн тамирын дээд сургуульд сурч байхдаа байнгын надтай холболд захиа бичдэг байсан. Над захианууд нь байдаг л байх. Бүгдээрээ л байдаг. 60 дуудаг явах гэдэг хүмүүс та хэд настай гэж асуудаг юм л да. Тэгээ бүгд төрлөөр нь бүгдөө ингээд тасархаа бодоод төрлөөд байж байгаа сүлдээ. За нэг тамирчин одоо 10 жил байж хаар 50 тамирчин 5 жил хоорондоо өрсөлдөл мундаг шүү. Чи сургууль сураарай гэд урнаа агш мэн тэгсэн байгаа. Лений нэрмжт одонд одоо бие тамирын их сургуульд тэгж орсон. Тэгээд төгсөхдөө бол бие тамирын академи гэдэг сургууль маань өөрчлөгдөв. Тэгээд тэрийг төгсөөд ирсэн. Монгол улсынхаа төрийн албааг өргүүлж одоо төрийн дуулаа ихшүүлүүлэхэд бас хэрэг болжээ. Карьер оргил үе бол мэдээж бас нэг 10 жил явсан л үе байх гэдэг л да. Тэр хэллэгээр бол яхаа ерөнхийдөө нэг гох буух хизээ хаана яах вэ гэх тэрийг нэг мэдэрсэн үеуд бас байд юм аа. Ан дээр ярихад бол бидэд ийшээ нэг алтан болгор нэг чонд явдаг байхгүй. Миний өдөө чон гараад ирэхгүй. Тэгээ би өөрөө суур зааж өгчөд өөрөө будаа унахчдсэн зэрэг нэг тийм жоохон хүмүүний мөсгөө анчин хүний үед нөгөө хэдээ би буудуулах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө чонмод яваад өглөө. За нөгөөдх дээр очиж буудуулахын тэгээ харжсэн чинь нөгөөдх нь суурин дээр суугаагүй цаашаа очиж суудсан байдгийг. Тэгэхээр нөгөөдхийг холдсон буудсан чинь би алдчихдаг байхгүй. Ингээ дахиж сумлаа буудахсан чинь цаа талаасан хэвээр. Аюу гоё бүр цав цагаан чон гараад ихэнгүүд нөгөө Ошинжогийн нөгөө баяр магнаа шиг яг яаж ч арай царайлыг нь буудна үнсвэ сагдна гэдэг шиг арай царайлыг нь шагаад бууддаг байхгүй. Тэгээд нөгөөд чинь буудаад 400 м газраас буудаад унагчлаа. Тэгээ би гүүгээд ирлээ. Тэгсэн цаанаас нөгөө нөхөр бас буудсан. Тэгээд за миний буун дунаар унсан да цаатны нөхөр буудсан юм болов уу гэж гүүгээд нөгөө чон руу гүүгээд ирсэн чинь би 60 м газар харж байгаа. Тэгсэн чинь нөгөө чон сүүлийн авчицсан байдаг байхгүй. Үхээгүй. Тэгс нөгөө залууч нь болохоор зэрэг андарлаа чийс янзын буудлаа шүү гэд нөгөө чонтой манай нөгөө найз хоёр 15 м газар ойртцсон. Тэгсэн чинь чон дав гэж босонгууд хоёр тийжэн чарангуудаа өсөрч байгаа байхгүй. Нөгөө нөхөр л багалзууртах гээд. Тэгт шахтаж чон. Тэгтэл миний ур чадвар л гарсан баг та. Би тэгээд суугаад ингэсэн чинь хүн чон хоёр бүр яг ингээд давтсан. Тэнгүүт нь яг шагаал яг суугаад ингэнгүүтээ хажууд чи унаад одоо хүнээсээ гаргаж чоноо бууцсан. Тэгэхэд агаарт өсөрж байгаа чоныг яг зүрхээр нь буудаж унагсан. Тэгээд унангуудад чон яг нэг тарав ингээд аймаалдаад нэг антин босдог штэ. Тэгэхэд чоны сүүлээс босоод яг нөгөө хүний хажууд пидгээд унсан. Нөгөө ундралаа гэдэг хойшоо савж унжсэн. Тэгээд нэг тийм агшин байдгийг тэгээд зөндөө олон амд явсан залуучууд гэрчлэн л дээ. Одоо 10 жил насагдчиход юу гэдэг нэг гарт бүх юм орцсон мэдэрсэн үе бас нэг тэгж яригдах байх. Яг нь спорт дээр бол тан гэдэг 500 будчингуудаа нэгдүгээр байг голднаа руу, хоёрдугаар байг 6 цагт нь 10, гуравдугаар байг голын голдон, дөрөвдүгээр байг 2 цагт нь 10, тавдугаар байг 3 цагийн яг 6-аас нэг дотор талд 10 онцон очиод гүгээд үзтэр гэдэг ингээд өргөөл тан гэж бутчаад хүүхдгүүлж байгаа. Тэгтээ зөв очиод нөгөөс яг тэгсэн байна гэдэг. Тэгээ 4 секундэд 500 м гэж буучингууд тин онсон гэж хэлж явах. Одоо тэгээ 10 жил гэдэг үн чинь жоохон тохирох юм уу да. Тэртээ 1979 онд анх буудлага спорт хөл тавьж байсан түүний алдрын замнал, амжилтын хэмнэл, амьдралын хэв маяг буудлага спортоос хөндөрөөгүй 40 жил үргэлжилсэн бас л содон амжилт. Багш шав хоёрын таарсан түүх, уулзсан мөч, захиас сургааланд замнал болон амжилтаар үргэлжилсэн байдаг. Баруун гараан таслаад явууллаа гэсэн багшийнхаа захиасыг тэрээр бардам амжилт, мэдлэг туршлага, ур чадвараар итгэл төгс авч яваа. Монголчуудын буюу спорт сонирхчдын хамгийн тод үлдсэн бол одоо 2008 оны Бээжингийн Олимп байлаа. Мэдээж аливаа одоо олимпичуд дэлхийч ТV аврагч мэдээж альбан хүрлгээд 3 тавцантай байдаг. Тэгээ энэ дээр бол одоо яалч явах одоо миний хоёр шив хоёлаа зэрэг зогсон гэдэг утгаараа Монголд би нэг анхдагч тасалж удаж юм уу да. Монгол хийж загвар олимпиад бас хоёлаа зэрэгцээ зогсож гин гэдэг бол энэ бол бас гайхалтай гоё байсан. Энд яг бас нөгөө Монгол тасалжуулагчийн өөрийн гаргасан тийм ур чадварууд бол бий л дээ. Тамирчин бэлтгээ тэгээд тэр том тэмцээн медаль авах төрийн дуул их шиглэн Алтан саяын төрийн дуул бадаш манд Монгол хүн бол төрсөн Монгол гэдэг бас тэр омогшил юм уу үзэл бас тэр үед бол илүү нэг жоохон тийш явна шүү дээ. Огш шүү дээ. Огшлог байх уу? Ер нь бидний шиг одоо төрийн дуулалтаа одоо төрийн алтан соён талбайтай тэгээд цөөхөн мөртлөө
хоёр том гүрний хажууд ингээд хавчуулагдаж байж байгаа. Хуучин бол мундаг том дэлхийн талыг эзэлж исэн улс. Одоо бол ингээд бусад орнтой ингээд харьцуулаад харахад зарим нь цагаан талбайтай байх жишээний, зарим нь төрийн дуул байхгүй хятадын төрийн дуул явдаг байх жишээний. Бид нар тэдний үр судуулаад төрсөн бол зөвхөн амиа өгч хийсэн улсууд байгаа. Тэгээ спорт гэдэг нь өөрөө сэтгэлийн агуу их эмоц л доо. Олимпийн аварга болох одоо анх төрж явах 8 сарын 14-нд Монгол яаж буцалсныг та нар одоо бүгдээр мэдэх байх. Тэгээ надтай таарсан улсууд бол тэгдэг. Дэлгүүрээр ганц юм авчаал 20 минутын дараа эргээд ирсэн чинь дэлгүүрийн бүх лангуу хов хосон болсон байсан гэдэг. Гудамжинд би нэгэ дайлж исэн. Гудамж цагдаагүй эрүүл томчуудгүй бүгдээрээ ингээд яста машинтайгаа юутайгаа ганхаж исэн, найгаж исэн гэдэг. Тэгээ тэрийг хэлдэг. На төрийн дуул ингээл сайн гэж ихтэл самсаа ширхрэл ер нь гоё болно шүү дээ. Тэгээ. Ер нь гараараа шудрахгүй ч гэсэн айлтгаар унгаачгүйгээл дээшээ үлээгээл тэгээд нэг дуусахад нь төрийн дуулаад дуусахад нэг гоё санаа алдаал нэг морь ирэх акшн гэдэгтэй адилхан төрийн дуул их шилжих акшн бол хамгийн сайхан. Хүмүүсүүд юу хийж ийнэ гэдэг. Би нэг хоёр хөлтөө морь уяа л гээл. Тэгжил ярьж явдیں۔ Тэгээд хизээ тэмцэнтэй хэлээ. Энд ингэх магадaltaй өшөө ийм зайн чэжтэй арайж барахгүй бах таа гэл тийм л юм бодож ил явд юм да өөр юм өдөө. Тэгвэл циклэр боддог юм аа. Уяа шөнийн хувьд наадамд өгцсөн үед, уралдаанд өгцсөн үед морин шинжээд заавас аатай амтай ийм үе байдаг. 2008 оны Бээжинг Олимпиад 24 цагийн өмнө Гундагмай гавьтыг ер нь медаль дээр байж гэнэ гэдгийг зарлцсан нэг яриа байдаг юм билээ. Энэ талаараа бас нэг яриач. За энэ ч одоо нэг цагаан далаахыг хийсэн ажил л да. Тий. Юу гэхээр одоо чудагийнхэн хэлээ барилдаа жоохон дархан амжилттай байсан. Тэгээд одоо сошиал мэдээлэлээр нэлээд олон муу мэдээнүүд ингээд комментууд яваад эхэлсэн. Тэгээд одоо тэмцээний хамгийн уртлын өдрийн бэлтгэл бол бүх юмыг шийддэг. Тэгээд миний одоо бэлтгэл хийдэг гол утга учир юу гэхтэй яг тэмцээн болох тэр гаргийн өдрийн тэр цаг минутад одоо сорилт гэдэг юм уу яг тэр тухайн тэмцээнийг явуулж одоо сорилт авч дандаа дасан зохицолт гэдэг юмыг тааруулдаг байгаа. Бэлтгэл бол ерөөсөө одоо мориор бол одоо өнгө бүгдийг хардаг. Ер нь нэлээд олон тамирчид мундаг байсан. 9 онохгүй дандаа 10 гэж явж байсан. Би тэгээд за яг вэ. Тэгээ бэлтгэлийгээ дууссан. Загандлаах маань хурж ирээд заглын сайхан яриа авчидэх хөө. Гэтэ нэгээл гэсэн. Тэгэл яах вэ гэдэг нь цагаа харж байгаа. За өнөөдөр 2008 оны 8 сарын 12-ны 16 цаг болж байна. Одоос 24 цагийн дараа буюу 13-ны 16 цаг гээд медаль авч сууж гэж хэлсэн юм байна. Тэгээд ондог оноогоо онцоод финалд гарах нь тодорхой. Тэгээ финалийн бэлтгэлээр дагнж хийсэн болохоор итгэлтэй байсан. Тэгээд ондог оноогоо онцвол одоо рекорд гэдэг юм дээр л өгн би бодож ирсэн. Алтуул энэ хүнд гэсэн бодолтой. Тэгэл нэг амлсан да. Хөдөлмөрөө одоо төрдөн үнсэл төмөндөө үнэлэгдсэн Монгол улсын гавьяа тасгалжуулагч эрхэм зулыг бас тэр амжилтаараа бас хүртэж ялаа. Гавьяат болно, тийм болно гэж бодож байсангүй. Би өөрөө буудлахтай дуртай. Тэгээд өөрийнхөө хоббигоор ажиллаа хийдэг. Тэгээд тийм болохоор хүн хамгийн дуртай юм хийж байгаа болохоор эндээс чинь хөглөгдөж дээрээс нь улам их одоо өөрөөр бахархаж ч юм тэгж явдаг. Тэгээд энэ хийсэн ажлын маань одоо төр үнэлж Монгол улсын гавьяа тасгалжуулагч цоологч нь бас баярлж явдаг. Шилдэг тамирчнаар амжилтын замлан эхлүүлж байсан түүний амьдралын цаг хугацаа шилдэг дасгалжуулагч шигшээгийн анхлахаар үргэлжилсэн байдаг юм а. Амрах завгийг хөдөлмөрлөж, аваргуудыг бэлтгэсэн цаг хугацаанд бэлтгэргэнүүд үүрэндээ өсч, бэлдэн гарч төв дэлхийгээс медаль хэдийнэ аваад эхэлжээ. Бэлтгэл сургуульд орж, бэлтгэсэн шавнарын томоохон амжилтаас онцлбол Олимпик наадмын мөнгөн медаль, Монгол улсын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин отрядын Гундагмай, Олимпик наадмын хүрэл медаль, дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин Дорд Сүрэнгийн мөнх баяр, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, твийн аваргууд олноор төрөн гарсаар л байна. Бээжинг Олимпийн дараа Олимпионоос намайг дуудаад за хятадын талаас одоо хятадын Олимпийн ороо манад санал тавьж байна.
Төвшин баярын багш Шалины Болдбаатарыг, Бүндгмагийн багш Лавгагийн Ундралт хоёрыг манай хятадын тал урьж гинэ гэдэг чинь та хоёр явах уу. Тэгээд би бодож яснаа. За явъя да. Тэгээ ирээд нэг төсөл ичээд тэгээ зөндөө газар явсаа. Тэгээд энэ фотолыг олсон юм байна. Тэ энийг одоо манай одоо буурал ингэдэх буюу одоо цогёрд нухрандаа маань энд нэг юм газар хойлоо үзье гэдэг заа тэгээд ингээд тогтчуулаад тэгээд зөвхөн өөрийнхөө өрөнгөөр тогтчуулаад тэгээ энийг хийсэн юм байна. Бидний бас нэг хэлжсэн үг би нэг уншиж лээсэн юм л да. Бэлтгэрнүүд өөрөндөө өсөж гин гэдэг. Өсчил байгаа, үржижил байгаа хэл та. За аврагаас авраг гэдэг энэ үг маань хоёр утгатай юм байна. Нэг нь аврагаас илүү авраг болох юм. А нөгөөх нь авраг клубээс авраг төрнө гэсэн хоёр философи утгатай. Авраг клуб алдраар овгилсон, арваар дараалсан, алтаар дагнсан, амжилтаар цалгилсан, аврагаар бэлгсэн, амлсандаа хүрсэн, араасаа дагуулсан, андуудаараа хүрээлүүлсэн, алтан босготой булган сүлтэй ариун итгэлийн өргөө байх болтугай. Дэлхийн аваргууд төрсөн. Одоо ТV аварга бол мэдээж аль хэдийн төрчихсөн. Одоо энэ ганцхан олимпийн аварга төрөх дутуу байгаа. Тэгээд цаг хугацаа харуулах хоо. 10 оны 3 сарын 13-нд нийсэн байгаа. Тэгээд энэ маань их сонин 10 он маань бар жил байсан. 3 сар маань бар сар байсан. 13-ны өдөр бар өдөр байсан. Бар жилийн бар сарын бар өдөр нэг дандаа аварга төрнө гэж хамгийн хүчтэй бэлттай гэдгийг бас бодож бас Монгол цаглбарыг харж агаад тэгэд нээжсэн юм байна. Цагаан талаах маань үрж ирээд за энэ яах юм. Эндээс аварга төрнө хараарай гэд. Тэгээд анхны аварга нь одоо Дорноговын гаралтай цагаан далайгийн хонгор зул гэдэг үгэд 2010 онд Германы Мюнхенд болсон дэлхийн аваргаас залуучуудын бас алт авч ялаа. Анх очихдоо бол би гавьяа тасгалжуулагч Үлзий хоёр багш дээр анх очсон. Миний суурийг маш сайн тавьж өгсөн хүн. За тэг үргэлжлүүлээд би 2008 оноос Ундралт багш дээр очсон. Ундралт багшийн нэг онцлог яг тасгалжуулагчийн хувьд онцлог шинж гэх юм бол тамирчин хүнийг тухайн одоо улс оронд нь биш яг тухайн төвшөнд нь биш төвшнийг ахиулж өгдөг. Олон улсын хэмжээнд, дэлхийн хэмжээнд хүнийг бэлдэж чаддаг Монголд байгаа хамгийн одоо шилдэг тасгалжуулагч гэж миний хувьд бол боддог. Дэлхийн аварга шалгалт тэмцээн маань 8 сарын ихээр болсон. Тэгээ бид нар бол наадам болж байхад бол энд одоо тийрэндээ бэлтгэлээ гээд байжсэн. Тэгээд хонгороо маань нэг сонин наадам наашаа ирж явснаа нэг бодвол нэг машин дээрээс нэг дарцаг хийсэн юм байгаа л гэдэг. Багшаа дарцаг болсон гэд дарцаг тий наадгаа ихэд далтыг аваад яваарай гэсэн. Тэгээдсэн заа гэд нөгөөдгөө аваад явж байгаа. Одоо яг тэмцээний заал руу орсон чинь хонгороо 2 номерын 10 дээр буутах уу 2 3 4 гэд бүгдийг ингээд жигсаага бичсэн байсан чинь цагаан налаа хээ гэд байсан чинь багшаа буудаад тусаад ингэчүүл яах вэ? Чи сайн ажиллаж чадвал яг хэлснээр ажиллавал юм болно шүү дээ гэсэн. Яг тэр тэмцээний үед миний хамгийн их багшигаа одоо өрөвдөх гэх юм уу тий тасгалжуулагч хүн гэж одоо тухайн тий галын шугам дээр байгаа тамирчнаас илүү их стресстэй шаналж зовдгийг би яг тэр үед мэдэрсэн. Сүүлийн 5 сум дээр бол байж ятсан даардан гэх. Яаж мэдэрсэн бэ гэхээр 40 сум буудаад цаг 15 минутын дараа гараад ирэхэд багш ингээд минчитлээ улаацсан, хамаг хөлсөн гоочсон. Бүр үнэхээр тамирчин хүнийхээ төлөө яаж тэр ард суухдаа тамирчин мэдээж эргээд харахад тасгалжуулагч давхар сандраад ээж болохгүй тий. Тэгсэрнэ биднээс илүү сандарч твддэг байгаа байхгүй. Одоо юу гэдэг морь ирэхээр хүмүүс яадаг билээ дээ. Тэрнтэй адилхан байж ятсан. Тэгээд алт авсан. Алт аваад яхад би ч уйлсан, хонгороо ч уйлсан. Тэгшин чинь хонгороо юу гэсэн гэж багшаа би яг төрүүлэх гэж байгаа мэдчихсэн. Би өөр яриагаа өөхөөр бэлтцсэн байсан гэж байгаа ш. Буудааг байх та. Буудаж тусаад тэмцээнд тусаад эргээд гарч ирэхэд миний нэр тэр нэг дээрээ байж л байсан. Аль хэдийн мэдэрсэн бас тийм гоё болсон гэдэг мэдэрсэн байсан. Загнуулт сурсан, үг даад сурсан, эрх ах байсан, эрх охин байсан бол олны дунд бие авч явж сурж байгаа. Ер нь тэгээд спорт гэдэг чинь өөрөө хүнийг айгүй гоё хүмүүжүүлдэг, сэтгэлийн хаттай, бөгөөд биеийн хаттай болгодог. Аливаа улс орон байж хахад зэвсдүүчин байна. Зэвсдүүчин байж хахад мэрэгэн буудагч заавал байх ёстой. Одоо өдгөө Монгол улсынхаа зэвсдүүчний нэр хүндийг
гаргаж, алдар спорт орныхоо нэр хүндийг гаргаж, нутаг усны нэр хүндийг гаргаж ингэж явнаа. Тэгэхээр Дорногоос төрсэн спортын анхны гавьяа тамирчнууд яхаа аргагүй та юм билээ л дээ. Би тэрийг мэдээгүй маа. Тэгээ ямар ч байсан манай аавын хурандаа хүн тэгээд яхад ээж минь одоо аавыг хаашаа юм цэргийн юм чинь тэгээд томилогдоод эх орон хаашаа гэдгийг заахын ч тэгээ явдаг. Тэгээд би сүүлд нэг нөгөө хар уулдаа очиж мөрөх гээд хүслийн уул дээр мөрөх гээд тэгээд нэг очиод ээжээс асуудаг. Ээж би хаан төрсөн юм бэ гэсэн. Аашаанда төрсөн юм а тэндний шүүхийн байшингийн хойгоолд нэг юм байшин байгаа. Тэгээд тэнд яваад очсон чинь одоо нэг хөгчүүд асах газар болсон юм билээ. Тэгэхээр зөвл очиж харж байгаа тэгэл өө яадгийг өсөө нэг хүн намайг танил таньжилыг яадгийг шорон дээр хөрөөсөө. Тэрсэн газар дээр унсан газар. Яг унсан газар хөрөөсөө. Нутаг руугаа ирж очиж амжиж байна. Тэр хүслийн бол энергийн төв гэдэг юм одоо бас байгалийн цогцлборт их говийн догш ноён утгтын өлгийн нутаг гэл бас нэг бидний нэг бахархах амгших юм бас байна л та. За хамгийн сүүлд нодлоо очсон. За би тэгээ сүүлийн баг 7-8 жил дараалаад дандаа энергийн төв хүслийн уулан дээр дандаа очиод байгаа. За тэгээд Бээжин Олимпиад явахаас өмнө хүслийн ууландаа очиж бас очиж тэнцэнэ. Бас захиа санаагаа захичхаад ирсэн. Тэгтээ нөгөө хүмүүс ингэдэг чинь хорж илөө гэх тээ. Ооных нь танд байж олонных нь одоо надад байгээ гэд. Би болохоор зэрэг хорж илөө Олимпиад болох нь гэж байгаа тэгээ тэр үгнүүдээ хэлж яддаг байхгүй юу. Тэгээд хаа зэрэг хүслийн ууландаа очиж энергийн төв дээр очиж одоо энергийн төв маань хуучин нөгөө тэр станцууд тавиагүй байхад энергийн төв гэдгийг мэддэгдээд байсан. Одоо тал дүүрэн станц тавьсан болохоор зэрэг энергийн төв мөн ч юм уу биш ч юм уу тэр утас яагаад тэр соронцын юунаас ингэж бариад дийдин гэдэг одоо очиж байгаа сүлд очиж байгаа мэдэхгүй шүү дээ. Тэгээд нутгийнхаа тэр юунд очиж бас нэг хүслээ шивнж бас юм хэлээд тэгээд одоо 3-4 юм биелчихсэн явж байгаа. Тэгээд ер нь Токиогийн өмнө бол мэдээж очиж таараа очин гуйна. Одоогоос 21 жилийн өмнө Лавгагийн ундрал бат, Алдрын ундрал бат болж техник сэтгэлгээг улам хөгжүүлэн тэр буунаас нь эхлэлийг нь тавьж тамирчин цаашлаад армийн дэлхийн аварга, төв дэлхийн медальтнуудыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Алдар аварга 2-оос армийн дэлхийн аварга, 2006 оны дэлхийн аваргын хөрөл, 2010 оны залуучуудын дэлхийн аварга, 2014 онд эмэгтэй гар буучид багаараа мөнгөн медаль, 2018 онд дэлхийн аваргууд төрсөн гээд 4 төрлийн дэлхийн аваргаас 5 медаль хүртсэн багтам амжилтын бүх алдрын цуурай үргэлжилсээр л байна. Таны тамирчин байдлаа дасгаж аль аль нь хийж исэн учраас энэ хоёрын ялгаа хооронд мэдээж нийлээд их л байгаа. За тамирчин байхад их амархан байжээ. Одоо тамирчин байхад ингээд харж байхад багштай юу ч хийхгүй би л хамгийн хийгээд байгаа юм шиг харагддаг байсан. Багш болчихоос ингээд шүн одоо ингээл нөгөөдгөө зүүдлэн бодно тэгэл янз янзын юм одоо араасаа сүүгчлэн зөвхөн тэр тамирчинд зориулж тэр хүн бие сэтгэлээрээ тийг зориулж ийн гэдэг бол яалтчгүй энэ дасгалжуулагч хүний нэг онцлог шинж. Спортын мастер болох хэмжээний одоо тамирчин бэлтгэх энэ бол зүгээр альж улсын номн дээр спортын одоо онлын номн дээр байдаг. Олон улс гэдэг юм уу дэлхийн аваргыг олимпийг төрүүлдэг тийм ном байдаггүй. Дэлхийд байдаггүй. Энэ бол зөвхөн хэдэн томчуудын мэрэгжлийн дасгалжуулагчийн хоорондын ур чадрын асуудал. Ер нь энд байх та. Ер нь дасгалжуулах болох тийм анхны их усур байсан юм. Ундралтыг бол өөрөө янз бүрийн сэтэл санаж бэлтгэлээ хийдэг байсан. Тэрийг нь дэмжиж би тэгээд хөгжүүлэл тэгэл явдаг байсан юм да. Дээрээс нь би камертай их харьцсан. Тэгээ камермен одоо би камера ховч хар гэд нэрлэдэг. Чи ингэж дэжтэй гэсэн. Үгүй багш би тгээгүй. За тэгвэл энэ хар гэд дэлгэсэн дээр тавьж байгаа гүйлгээ зогсоогоод энэ дахин давтаж харуулад Таны ярилцлага дээр уншиж байхад бас гарч ирсэн гонгорын лавсрангон хэлж ирсэн нэг үг байсан. Хэл мэддэггүй одоо ойлгодгүй энэ одоо малыг одоо ингээд хурдлуулж үеэ солигонд тааруулж болж байгаа юм. Ойлгодог нь хүнийг одоо бас бэлтгэж болно гэдэг. Гонгорын лавсран гэдэг багш бол одоо миний толгойн дүүжиг бас спортын саналд бас мулталж чөлөөтэй сэтгэхэд бол мундаг одоо өөрөг гүйцэтгсэн агуу том ачтан ярьдгүй хариулдгүй адуусыг хүн хурдлуулж чадж хахад ярьдаг сонсдог хариулдаг өөдөөс нь бодол сэтгэлээ илэрхийлдэг хүнийг оноолж болохгүй яадیں гэдэг нэрм тимтэй гэдэг
хүн болгон өөр гэсэн характер одоо темпераменттэй байдаг. Хүн болгоныг ажиглаж хүн болгоны тэр темперамент тайптай харьцдаг. Дасалжуулагч хүн нэг 7 чанар заавал байх ёстой юм. Нэг нь бол сайн нөхөр, эсвэл сайн эцэг гэдэг юм уу, зөвлөгч. Тэгээд зэвсэг засварын механик, эмч буюу илээч, сэтгэл зүйч, дээрээс нь тамирчин авч явж байгаа гэдэг утгаараа жолооч. Тэгээд маш олныг бүтээн босгогч, бүтээлч, ирэлж хайгуулч ийм байж иж бас нэг жоохон төгс сэрхүү тасалжуулагч болох байх гэж боддөө шүү дээ. Нэг аник тэмцээнд амар муу буудаж ирэл. Чиний нэр гарах юм уу? Монгол улсын нэр гарна гэлдэг. Дүн гэдэг. Манарчлаа цохиулаад за ямар ч гэсэн энэ хүн задуулж болохгүй байна. Хичээ. Лүйлэл. Өөрийнхөө зорж хүсэж байсан тэр ориглуудыг бол одоо амжилтаараа эзэлж явах. Ер нь ориглууд цөөхөн үлдсэн юм уу? Хамгийн өндөр оригл гарахад ер нь нэлээд өгчөөд байна. Одоо миний хамгийн дээдлийн онж исэн амжилт гэвэл 60 сумаар 600 онохоос 597 онж исэн хурдан буудалгаар. Агш том хилэрийн гар буугаар бас тэгж бас будаж исэн үе бий. Тэгэхээр тэр үедээ одоо юу гэдэг нөгөө боксинг том гэдэг нөгөө нэргүй инкот нэг наадмын юу таарад тэгээд явж чадаагүй гэдэгтэй адилхан яг тийм би тийм өндөр юм дээр очсон тэгж буудагч байх үеийн тэр имийг мэдэрч байсан болохоор зэрэг одооны тамирчидаа чи яг энэ хэмжээнд очсон байна. Яг энэ үедээ чи анхаарлаа өөр тийш нь шилжүүлээд чи зөвхөн техник ийм юм хийх ёстой гэдгийг би өөрөө мэдчихсэн хүний хувьд тэгж одоо тамирчтай зааж сургадаг. Одоо би өлзөө өгшөө заасан. Одоо хурдан буудлагыг бол бусдаас илүү сурсан. Хүмүүс тэгж ярьдаг 3 шар гэж бид говорыг. Өлзөө шар, ундраа шар, би өөрөө шар. Тэгээд яг тухайн үед нөө дэлхийн аварга болж байхад дэлхийн аварга найран дээр 3 шар гэдэг хоч авсан бид гурав. Тий миний яг ерөөлтөй учирсан 2 багш бол өлзөө өрөөш, ундраач 2 маань. Тамирчныг бэлтгэхдээ маш сайн бэлддэг. Тэр хүний нөөцөд хүрч бэлддэг. Тамирчин болгоны энэ хүнтэй яаж харьцуул, яаж ингэж хөшөөрө хийж өгвөл энэ хүн яаж амжилт гарах уу гэдгийг маш сайн мэддэг, мэдрэмжтэй дасгалжуулагч. Тэгээд Германд очиж 2 бууд тааруулж аваад, гол төмөртөн сум тааруулаад, дээрээс нь бариулын янзалж хийлгэж аваад, тэр Вальтерийн одоо нөхдүүд тэр Германы тэр SSP гэдэг тэр спорт гармууны загварыг болохоор зэрэг энд Монголын дасалжуулагчийн санаа орсон гэж бас хүмүүст цаашаа хэлж идэм билээ. 590-с дээш дэлхийн цом буюу Азийн аваргад 7 удаа давуулж онсон. Бээжинг Олимпийн тухай одоо тэр финалийн бодлого Орте, Эртэ гээд 2 телевизээр гарлаа л да. Тэгсэн чинь тэнд одоо Оросын тэр хөтлөгч маань их гоё юм ярьж байна. За нэгд ингээд зогсож байгаа нь одоо отряд гээд Монгол тэгээд бүхэлдэн отряд шүү дээ ойлгож байгаа үсттэй гээд отряд гэдэг нь өөрөө нэг овг нь тэгсэн мөртлөө отряд гэж ямар хэмжээний юм блэ гэсэн тиймэрхүү хошигнол маягаар нэгдүгээр ярьж хоёрдугаарт зогсож байгаа нь Дорцрынгийн мөнх баяр Ана бивши Монголка шас немка гэж байгаа байхгүй юу? Монгол байсан немц. Тэгээ монголчууд энэ спорт гаргууныхаа төрөлд айгүй мундаг. Тэгээд одоо аль хэдийн үйлдвэрлэлээ явуулаад Герман руу гаргаад эхэлсэн гэсэн утгыг ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр би бодлоо л доо. Одоо үйлдвэрлэлийгээд хүн экспортлох хүртэл хаач байсан. Гэхдээ тэр нөгөө үйлдвэрлэл нь цөөхөн Монголын нэг цөөхөн хэдэн улсуудын юм шүү дээ гэж тэр хугацаанд нэг бодож байлаа. Гадаад орны спортын эрдэмтэд болохоор зэрэг монголчуудыг Бээжинг Олимпийн дараа та нар бол Чингисийн монголчууд мөн байна гэв. Яагаад гэсэн чинь харваад, буудаад, барилдаад, зодолдоод Олимпиас медаль авлаа. Та нар ганцаарсан төрөл буюу байлт хурдгаар медаль авсан. Энэ бол та нар Чингисийн монголчууд мөн гэж одоо монголчууд биднийг спортын одоо тэр үзүүлсэн амжилтаар бас тодорхойлж бас хэлж ирснийг бас хонгорын лав сүрэн багшийнхаа одоо тэр дурсан ярьж ирснийг би одоо бас санаж байна. Тамирчнаар орж исэн туршлага байна, дасгалжуулагчаар ариун туршлага байна, амжилт байна. 20 оны Токио Олимпийг юу гэж харж байна? За нэгдүгээр би экологийн одоо байшин зүгээрээ одоо цагийн бүс гэдэг юм уу? Бид нэг 3 цаг нисээд Японд буучих юм. Энд ч нэ бэлтгэлээ хийж хагаад тэмцээнд хүлээд очих юм. Монгол хоолоо идэж хагаад очих учраас
одоо сайхан Монгол хоол маань сайхан бяртай борц Монгол мах гэдэг чинь мундаг штэ. Гадны угаацсан махны аж шал өөр. Ер нь бол яг Бээжин Олимпийн дараа би өөрөө нөгөө алт авчин гэсэн байдлаар урд өдөр нь бис амлаж ийсэн. Тэгээд алт авч чадаагүй буу гацаад тэрнээс болоод 1.2 оноогоор алтан медаль алдсан. Тэгээд яж чадал дараа нь Лондон Олимп хүртэл бол Бээжин Олимпийн тухай үүсэх болгонд огшоод ирнэ. Энэ нь хэцүү л байдаг гэсэн. Одоо ч яхад тэгээд гайгүй. Дэжгүй. Одоо хараагүй тий. За тэгээд нөгөө бөхчүүд ярьдгаар би нэг начина баталчихсан гэдэгтэй адилхан би бас нэг Токио Олимпиадаас нэг начина баталчих гэсэн бодол байна. Өнгө нь ямар байхыг би мэдэхгүй байна. Тухайн юм яах вэ? Гэхдээ ер нь хурдан буудалгаараа болохоор зэрэг бидэнд давуу чанар буюу бидэнд илүү юм байгаа. Улсууд нэг амралт авлаа, амралтаа тэмдэглэж гэн амралт угаагаач гэдэг ингэдэг штеп. Би одоо мэдгүй энэ 40 жилдээ амарч үзсэн ч юм уу үгүй ч юм уу дандаа тэмцэн гэж явдаг. Бид бүхэн бас холоос таныг зорж ирсэн, нутгаас нь зорж ирсэн. Мэдээж эзэнтэй газрыг нутагтай үнийг эзэн гэж сайхан үг байдаг. Дорног нутгийн ард түмэндүүдийг Монголын ард түмэнд танд бас их найдлага, таны шавнагт их найдлага хүлээлгэж байгаа. Ингээд 2020 оны Токиогийн Олимпиад анх тэртээ 1964 он Токиод монголчууд анх орж исэн бол ингээд 50 гаруй жилийн ард дээр дахиад зохиогож их нараа улсаас аваргын алтан медальтай ирж алтан соёлын бүтээл дээшээ мандах буюу төрийн дуул бас ихшлэгийг ирүүл иргэе. Баярлалаа танд. За баярлалаа. Тэгэхээр та бүхэд одоо бас ажлын маш өндөр амжилт хүсье. Тэгээ одоо нутгийнхаа яг сайхан одоо сая ярьж ирсэн нутгийнхаа энэ юмыг аваад байж чадна сэтгэл маш сайхан байна. За их хүмүүс та бүхэнд Дорногов телевизээс бэлтгэн хүргэдэг спортын алдартнуудыг цувралаар танилцуулдаг оргилууд нэвтрүүлгийн ээлжид нэгэн шин дугаар хүрлээ. Энэ удаагийн дугаарын зочин хоймор хүндэт зочин бол яхаа аргагүй Дорногов аймгийн Саншин суманд уугуул Монгол улсын гавь тасгалжуулагч Лавгагийн Ундралт байлаа. Баярлалаа үзэгч та бүхэнтэй эргэн уулзъя. Тэртээ 1964 онд Монголын баг тамирчид анх удаа хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлэг тэмдэг Олимпийн наадамд Япон улсын нийслэл Токио хотод оролцож байсан бол 56 жилийн дараа дахин их наран улс руу амжилтын ногт ганцаглан мордох гэж байна. Аваргаас авраг урайтай, авраг клубээс оргил тэмцээн Олимпийн наадамс бусад бүх төрөлд аваргууд төрсөөр л байна. Дэлхийн төдийгүй Монголын топ спортын төрөл буудлага спортоор одоогоос 11 жилийн өмнө атгаадалдсан алтан медаль аваад ирнэ гэдэгт дэлгэр Монголын ард түмэн дээлийнхэн цагийг мушгин хүлээх болно. Алтан манжлагад түгнийхэн торгон сэжүүрийг наран улсад мандуулж, аялгауц сайхан төрийн дуулаан Токиогийн тэнгэрт эгшиглүүлэх болтугай. Хошижогийн нэг баяр магнаа шиг яг яаж ч арай царайлыг нь буудна үнсмээ сагдна гэдэг шиг. Одоо задуусны ярьдаг зүгээр байгаа. Ярих. За нэг задуусаа. Монгол хийц загвар Олимпиадаас хоёулаа зэрэгцээ зогсож ийн гэдэг бол бас гайхалтай. Бэлтрийг үүрэндээ боожж байгаа